болор туягаас дараагийн асуултыг тавья. Тэгэхээр болор туяа сүүлийн үед бас нэлээд шууган тарьсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийг буцаасантай холбоотой нэвтрүүлэг хийснийг манай сэтгүүлч нар сайн мэдж байгаа. Зарим яг олон нийтийн сүлжээгээр ингээд нэг хэсгийн л ингээд явуулаад исэн болохоос биш яг бүтнээр нь үзсэн хүн хэр байсныг мэдэхгүй байна. Гэхдээ яг бүтнээр нь үзээд ингээд яхаар тэнд бол ерөн сурвалжлах чиглэлийн маш олон элемент орсон маш сайн нэвтрүүлэг болсон байсан л да. Тэгээд яг энэ нэвтрүүлэгтэй холбоотой эсхийг мэдэхгүй. Гэхдээ болор туяад бас тодорхой хэмжээний одоо орой өдөш өрлөө нууцч дарамтлах тиймэрхүү ганц нэг тохиолдол гарсан гэжсэн л да. Тэгээд дээрэс нь болор туяагийн үед бас нэвтрүүлгээ ингээд өөрөө монтажлаад өөрөө ингээд бүх сценарын тэрэг гаргаад ингээд их ганцаараа ажилладаг. Энэ нь бол өөрт нь их бэрхшээл байдаг гэж одоо өмнө уулзахад ярьжсэн л да. Тэгэхээр яг ийм дарамтууд хэр зэрэг ирдэг вэ? Гол бэрхшээлээ биднэрт ярьж өгөхгүй. За баярлалаа. Сайн байцгаана уу бүгдээр энэ өдрийн мэнд хүргэе. За миний хувьд Eagle телевизэд ажиллаад 3 жил болж байна. За ажилласнаасаа хойш эрен сурвалжлагч нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж эхэлсэн. За анх бэлтгэхдээ бол бид нар багаараа ажиллаж байсан. Надтай нийлээд 2 редактор ингээд тэгээд одоо найруулагч, эвлүүлэгч гэ бид нар 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулад одоо эрен сурвалжлах нэвтрүүлэг бүтээл одоо хийнэ гэж зорж исэн. За тэгээд ингээд бид нар бол эхэлсэн. Бидний хамгийн анхны бүтээл нь болохоор зэрэг хөл бөмбөгийн холбооноос аврыг гээд Монголын хөл бөмбөгийн холбооны хууль бус үйлдэлүүдийг дэлгэсэн бүтээл хийсэн. За тэр бүтээлийн үр дүн болох би бас тодорхой хэмжээнд гарсан болов гэж үзэж байгаа. Тухайлх юм бол нэвтрүүлэг гарснаас хойш жилийн дараа BBC-гийн баг одоо Монголд ирээд одоо та нар баримтуудаа биднэрт өг. Тэгээд энэ талаар бас нэвтрүүлэг бэлтгэнэ гэ. Тэгээ BBC нэвтрүүлэг бэлтгээ дэлхийд дахин цацагдсанаас үүдэж Азийн одоо хөл бөмбөгийн холбооны Бин Хамаан гэж ерөнхийлөгч одоо Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй бас холбоотой хамааралтай байсан гэх зэрэг мэдээллүүдийг дэлгэж тэгээ Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь огцрогч гэдэг юм уу тийм асуудлууд бас тухайн үедээ гарч ирсэн байлээ. За Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн Монголын нэрийг бариад тэгээд авсан мөнгнүүдээ зүй бусаар ашигласан баримтыг үзүүлсээр атал авилгатай тэмцэх газар ч юм одоо ямар нэгэн хуулийн хэлтийн байгууллага шалгаагүй, тогтоогоогүй, прокурор ажиллаагүй, манер ч одоо өөрөө хүсэлтээр ажиллаа өгөөгүй ч гэдэг юм уу юу ч ер нь болоогүй. Тухайн үед бол манай телевизийн удирдлагуудад дарамт ирж байсан. Тухайн үед Жаргалмаа гэд манай Жаргалмаагч телевизийн захирлч байлуу продюсер байсан. Тэгээ Жаргалмаагчийн нэг хамаатан бас нэг хөл бөмбөгийн холбоод ажилладаг. Тэнгүүчи одоо захиалгаар инглиш гэдэг юм уу. Тиймэрхүү дарамт тухайн үед Жаргалмаагчд бол ирж байсан. За тэгээ тэрнээс хойш бид нар голд нь би төрж ингэж явж маваа тэгээ нэг жил харан завсарлсан. Тэгээд нэвтрүүлгүүдээ ямар ч үсэн хийж байгаа. За өдийг хүртэлх хугацаанд телевизийн удирдлагуудад л дарамт ирж исэн юм байгаа юм. Дараа нь одоо ингээд сонсох ярилцахаа би тэрнээс ч үүдэж намайг тэр сайд дарамтлаа, тэр компани захирал дарамтлаа, тэрний аав над руу залгаад тэгээ одоо жишээлхэд нөгөө бид нар Eagle телевизийн нөгөө өөр компани байгаа штэ. Хөрөнгө оруулагчдын бусад өөр компаниуд нь дарамт учруулагч гэдэг юм уу? Одоо банкнаас нь мөнгөө татаж авсан ч гэдэг юм уу? Тиймэрхүү хэлбэрүүд болж исэн бэлээ. Надад яг өөрт ирсэн дарамт гэх юм бол нэг сайд байсан хүл над руу нэг 11 цагийн үед гэртээ орой байжсэн. Тэгээ залгсан. Манай хүүхэд тэгэхээр 6 сартай байсан. Тэгээ чи нялх хүүхэдтэй юм бэлээ. Чи эмэгтэй юм бэлээ. Чи залуухан юм бэлээ. Тэгээд надаар ингээд чи дахиад 3 дахь удаага ингээд оролдох чинь шүү. Тэгээд нялх хүүхэдтэй учраас сайн бодож үзээрэй болор туяа гэж нэг хэлчихсэн. Тэгээд нөгөө залуу хүн болохоор нөгөө айх эмээгч гэдэг юм уу тэр нь бас бага байд юм шиг байгаа. Би хизээч өрн тэм тэнэгч юм уу те айж үзээгүй л дээ. Тэгсэн чинь тэгж нэг удаа залхахт нь л үнэн голоосоо л нэг тэгж айж үзсэн. Тэгж нэг удаа нэг дарамт ирж үзсэн. Өөр юу асуулаа? Дарамт те. Бэрхшээл гэдэг юм бол за Eagle телевизийн хувьд хамгийн ихэндээ баг бүрэлдэхүүн байсан ч гэсэн одоо бол надад би ганцаараа ажиллаж байна. Зураглаач Батбаатар гэ битэр хуйлахнаа л одоо хамаг юмаа хийдэг. Тэгээ монтажа бүх юмаа өөрөө хийгээд чимэглүүр ажлуудаа манай болдоогийн монтажчсан залуу хийн. За график шаардлагатай бол графикчиндаа өгөн. Тэгээл бүх юмаа өөрөө хийдэг. Тэр нь айгу одоо нөгөө хүндрэлтэй байдаг. 14 хоногт нэг удаа нэвтрүүлэг бэлтгэн гэдэг бол
тухайн сэдвээ одоо гүйцээх цаг хугацаа бол биш. Үсрээд нэг 4-5 өдөр их сурвалжуудтай уулзаад 4-5 өдрийн турш ярилцлага аваад үлдсэн хугацаанд нь хөтөлтүүдээ хийх, зохиолоо бичих, монтажаа хийх тэр ажлууд монтаж ихэд жишээлхэд 2 өдөр зарцуулагддаг ч гэдэг юм уу те. Тэгээ яриагаа таслах гэх телевизийн ажил чинь бас нөгөө чимэглэлөөр хийх шат амжилга маш өндөртэй маш их байдаг учраас 14 хоног за тэгээ амралтын өдрүүдэд заасах юм бол 10 өдрийн 5 өдөр нь л би зөвхөн одоо ерөн сурвалжлах маягийн юм одоо хийхтэй хүмүүстэйгээ уулзах, нууц материалаа олох ч юм уу баримт толгох хугацаа 5 өдрийн хугацаанд л байдаг гэсэн үг. Тэгэхээр надад одоо би юу хүсэж байна гэхээр удирдлагуудаасаа би байнга 3 зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт болохоор надад цаг хугацаа өгөөч. Имийг эхлүүлээд дуустал нь явах цаг хугацаа өгөөч тий. Тэгэхгүй ингээ за энэ сэдвийг барьж авлаа гингүүтэй 5 хоногийн дотор хийн. Тэгэхээр чи ямар тэрийг бүтээл гэж хэлэх үү те зүгээр сурвалжлага гэж хэлэх ёстой юу? Нэгдүгээрт би цаг хугацаа гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Цаг өгөөч яг. Одоо нэг юм эхлүүлнэ, хизээ дуусна. Тэгэхэд л би цацдаг бай те 6 сар орох юм уу, жил орох юм уу мэдэхгүй. Хоёрдугаарт болохоор зэрэг надад баг өгөөч. Ганцаархнаа ингээ хийх айгу одоо яг үнийг хэлэхэд аюу ядардаг ч гэдэг юм уу те хүүхдтэйгээ уулзах цаг зав бага ч гэдэг юм уу орой дандаа шөнө 11-12 хүртэл сууж монтажн дээрээ суудаг ажилдаг ч гэдэг юм. Тэгээ ингээ баг ажиллах хэрэгтэй энэ дээр. Жишээлхэд одоо яг үнийг хэлэхэд би надад ингээ төшөг тулгуур болох те туршлагатай тийм мундаг надад хүн өгөөч гэж бас хүсдэг. Залуу хүн тэгээ ганцаараа байдаг учраас төшөг тулах болох ч гэдэг юм уу тийм хүмүүс хэрэгтэй байдаг. Тэгээд баг өгөөч гэж хүсдэг хүний нөөц гэсэн үг тий. 3 дугаарт ялангуяа сүүлийн үед мөнгө айгүйх бас хэрэг болж байна. Жишээлхэд тэр одоо гэр бүлийн хүчирхээллийн нэвтрүүлэг гарснаас хойш маш их хүмүүс хандсан. Тэгээ улсын орлогч прокурор хэлжсэн л да нийт Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн 80-аас 90% нь хулгай болоод гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл бол бараг 50-аас 60% эзэлж байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй нь одоо Монгол улсын одоо асуудал юм байна. Тэг гэр бүлийн хүчирхийллийн гол одоо юу цаад юу гэхээр нөгөө л гэр бүлийн хүмүүжил те боловсрол хүмүүжил хүүхдтэй цаг гаргах гэл ингээл энэ бүхний араас ингээд бүгдээрээ тууштай явъя. Бүр ингээд төсөл хэрэгжүүлээ. Ингээд тууштай явъя гэж бид нар бас ярилцж үтсэн л дээ. Тэгэхээр л дахиад нөгөө мөнгө хэрэгтэй болж идэг. Одоо бараг өдөр болго өнөө өглөө одоо ингээд миний пэйж хуудасуулаад фейсбુકийн чатад байнга л одоо би нөхөртөө зодуулдаг. Нөхрөөсөө яаж салах тухай. Аль эсвэл гэр бүлээ аврахын тулд би яах ёстой тухай. Би нэг папч юм шиг нэг нөгөө бөөл хамт нэг амьдралаа ярьдаг. Эсвэл сэтгэл судлаач юм шиг бараг болчиход байгаа л да. Тэгэхээр энийг зөвхөн ингээд нэг гаргаад өнгөрөх биш те. Цаашдаа ингээд явъя гэхээр дахиад мөнгө болоо цаг хугацаа баг одоо жишээлхэд хэрэгтэй байгаа. Юмны эцсийн үзхийн тулд ялтчгүй мөнгө хэрэгтэй байна, баг хэрэгтэй байна, цаг хугацаа хэрэгтэй байна. Тэгээд яг харьцангуй үйгэл телевизийн удирдлагуудын хувьд зовлон одоо бэрхшээлээ яриад ороход бол маш сайн ойлгодог. Би тэгээд яг ингээд телевизүүдийг жишээлхэд харж байхад ийм төрөл жанрын нэвтрүүлэг хий гэд ингээд би одоо жишээлхэд зөвхөн нэвтрүүлгээс хийхээс өөр юм бараг хийхгүй шүү дээ. Тэгэхээр эрэг талыг харах юм бол эрсдлээ удирдлагууд үүрээд удирдлагуудад маш их дарамт ирдэг. Гэтэл тэр дарамтуудыг хүлээж аваад эрсдлээ өөрсдөө үүрээд ийм төрөл жанраар ийм хийлгүүлэх гээд ингээд эхлүүлээд явуулж байгаад нь би маш их баярлдаг. Тэгээд ер нь чадах чинээгээр ойлгодог. Тэгээд одоо ялангуяа эдийн засгийн хамралд манайх жишээлхэд одоо цомгтгол явагдаад ингээл айгүй ийм байгаа үедээ дахиад жишээлхэд одоо мэдээлэл би худалдаж авах хэд хэдэн кейс гарч ирж байна л да ингээ маш ноцтой юм зарыг гэж байна тэдэн сая гэж байна гэх тэнгүүд яах вэ гэл байж байна те. За баярлалаа маш сонирхолтой ярил. Тэгэхээр саруул төгс сэтгүүлчийн хувьд бас их сонирхолтой кейстэй тулгараад байгаа л да. Хөгжлийн банкны кейс бол маш сонирхолтой. Хөгжлийн банкыг одоо мөнгө идээд байгаа талаар цуврал нийтлүүл сурвалжлага хийсэн. Харамсалтай нь 2 шатны шүүхтэр одоо өглөөний сонины буюу саруул төгс сэтгүүлчийн буруу болж дууссан л да. Хэрэг явдал яасан бэ гэсэн цаг хугацаа өнгөрсөн. За тэгээд яванда энэ материалууд нь өөр үнэн байсан байна гэдэг нь бол одоо эхнээсээ тодорхой болж эхэлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр бас 2 шатны шүүхийг даваад хажуугаар нь ажиллаа хийгээд ингээ явна гэдэг бол бас тийм амаргүй зүйл ахал та. Тэгэхээр энэ тухайгаасаа ярихгүй юу те. За ер нь бол яг 90 сурвалжлал сэтгүүл чиглэлээр бичдэг олон сэтгүүлч нартай уулзч явж байсан л да. Тэгээд энэ дээр бол би нэг юмараа айгу бахархтай.
Өглөөний сонин бол яг эрен сурвалжлах яг одоо яг сэтгүүл зүгээр бол бусад юунуудаас бас одоо арай жоохон илүү түлхүү ажилтдаг юм шиг санагддаг. Яг тэгвэл нэг яг эздүүд нь бол бид нарыг бол яг тухайн одоо чиглэлээр бичих одоо сэдлийг өгөөд за чи яг иймэрхүү журмаар явж ийм хүмүүстэй уулзараа гэж үүрэг чиглэлээ айгу маш сайн өгдөг. Тэгээд дэмждэг. Хизээч өнөөдөр сэтгүүл гадуур явал зов явал эрен сурвалжлах материалыг арай гэж олж ирээл за ийм байна тийм ингээд бүх юма эздүүд бид нар чи өглөө редакц дээр ярилцсан шүү дээ. Өглөөнийхөө хурал дээр ярилцаад ингүүт эздүүд хизээч энэ миний таньдаг хүн байна. Энэ ч болохгүй. Манай сони эздүүд бол хизээч тийм үйл явдал бол өнгөрсөн бол хугацаанд бол гаргаж байгаагүй учраас миний хувьд бол яг өөрийнхөө олж ирсэн эрен сурвалжлах материалаар бол бичгэд бол аягүй төхөмтэй байдаг гэсэн олон ч удаа одоо тэгж тэр шүүхийн халыг бол татаж үзсэн. Тэр ялагдсан бол аягүй бага байдیں۔ Тийм болохоор би бол өглөөнийхөө сонины эцдүүдэд бол бид нэрийг ингээд яг эрен сурвалж чиглэлээр бичээд өдий зэрэгтэй ингээд хүргээд одоо энэ хүмүүсийн олонний танил болгож өгсөнд бол эцдүүдэд бас маш их баярлалт юм аа. За хөгжлийн магны тухайд гэх юм бол ганц манай сонин бичсэн биш л дээ. Энийг бол угаасаа өдөртмийн сонинууд бол 2013 оноос эхэлж бичижсэн. Тухайн үед яг бид нэр тэр дунд нь оролцоод яг нийтлэл мэдээллүүдэд бичээл гаргаа явьжсэн. Бидний ганц бичиж одоо яг хүндсэн сэдв гэх юм бол бид нэр 20 тэрбум төгрөгийн асуудал бичсэн. Энэ одоо хөгжлийн магны захирал Мөнхбат гэдэг нөхөр чи одоо 20 тэрбум төгрөгийг идэд дуудсан юм шүү гэд иймэрхүү юм гаргаж ирсэн. Тэгээд тухайн үед бол Мөнхбат бол яг хөгжлийн магныхаа нэрээр бол шүүхт бол хоёр шатны шүүхт бол гомдол гаргаагүй яг өөрийнх нь нэрээр гаргаж ирсэн. Тэрэн дээр яг сэтгүүлчийн алдаа гэж бол бид нэр ярьдэн шүү дээ. Одоо нэг буруу үг хэллэх ч юм уу тэр хоёр дэгч хэлсэн шүү дээ. Одоо бид нэр цэг таслаагүй болгоомжтой. Тэрэн дээр бол би алдаа гаргасан. Тэгээд яг шүүхтэр ялагдсан шалтгааны бол гэх юм бол саруул төгсөө чи Мөнхбатыг 20 тэрбум төгрөг идэж болсныг хаанаас ямар баримтаар яаж тогтоогод байгаа юм бэ гэж асууж байгаа. Мэдээж бол яг тухайн эрх мэдэлтэй хүмүүс яг тэр одоо Чингис Хамраа бондын мөнгийг захиран зарцуулж байгаа бүх тэр баримт чиг бидний гарт бол орж ирнэ гэхдээ хүнд мэдээж бидний авж байгаа их сурвалж маань тэр одоо тэр 20 тэрбум төгрөгийг бол зүгээр нэг Тэнгэрээс ч юм уу одоо хогны самнаас шүүрч аваад биднэрт хэлэхгүй ойлгомжтой нь бол бодит мэдээлэл байсан. Яг шүүхтэр бол яг ийм үнэлэлтэй юм а гэдэг нөгөө 20 тэрбум төгрөгөө задлаад ярих гэхлээр үзүүлэх баримт байхгүй. Би мянга амаараа яриад идэг. Энийгээ би нотолж чадахгүй учраас энэ талаар бол би шүүхтэр ялгаж байсан. Тэгээ би бол шүүгчнэрт хэлжсэн бүр хоёр шатн дээр ороод за шүүгч нараа энэ бол ерөөсөө цаг хугацааны асуудлаа тий. Одоо нөө Чингис Хамраа бондын чи асуудлыг удахгүй засгийн газар солигдохоор энэ асуудлыг ухаат хөнхөд гаргаад ирнэ. Та нар айгүй маш их яаран сандран та нар ингэ шийдвэрээ гаргалаа да. Тэр үед нь бол би та нартай бол би эргээ шүүхтэр уулзна гэж бодож гинэ гэж би бол яг хэлээд бол яг шүүхийн дахимаас гарч исэн миний одоо яг тэр шүүхийн бичгэн дээр ч байдیں۔ Тэгээд яг одоо ингэ засгийн газар солигдлоо. Тэгэл одоо л би бол энэ талаар олон дахин нуршаад яг ер нь бүх хүмүүс мэдж байгаа. Өнөөдөр Чингис Хамраа бондын мөнгнөөс хэдэн төгрөг сохт дутаад байгаа. Юу юунд зарцуулагдсан гэдгийг бол өнөөдөр бол угаасаа одоо тэр ажлын хэсэг нь бол ил тод болгоо гарцсан шүү дээ. Ярьсан шүү дээ. Тэг яг одоо хамгийн гол нь тэр шүүхийн практиктор бол ерөөсөө яг л ерөөсөө нотлох баримт дээр үнэлдэг учраас бид нар мянга баталгаатай их сурвалжаа өмнөө бариадч энэ баталгаатай материалтай гэж хэлээд энийг нотлох гээд чадах гэдсэн ч гэсэн яг нотлох баримт байхгүй тохиолдолд бид нар ямар ч юм дээр ялагдана. Энэ тэгэхээр ерөөсөө одоо энэ чинь цаг хугацааны асуудлаа л гэж яриад байгаа байхгүй. Ийм л үйл явдал болсон юм. Тэгээ одоо яг энэ мэдээ цаашаа ахаад явагдана. Одоо цаашаа энэ асуудал ахаад зөндөө их өрнөн авах гэж бодож байгаа. Тэгээ миний ганц олзуурах байгаа юм бол би ямарсан одоо энэ талаар бичээд буруу юм болоогүй юм байна. Би бас удахгүй өөрөө бас энэ талаар шүүхт хандах надад эрхэн нээгдэж байгаа юм байна гэж үзсэн болохоор бас ингээд миний ажлын үр дүнгийн нэг хэсэг ч гэсэн гарч байгаа юм болоо гэж бодож байгаа. Энэ дээр шүүх цагдаад явхад бол мэдээж эздүүд бол асар их нөлөө үзүүлнэ, асар их тусалцаа үзүүлнэ. Ерэн сонсоод байхад бол манай сони эздүүд бусад одоо тэр эздүүдээс арай илүү юм болов гэж ойлгохдیں۔ Бүх талаараа дэмжлэг тусалцаач байд. Ямар ч дарамт чахалт байхгүй. Чиний энийг ч оруулахгүй гэдэм тийм бол магад байдгүй л дээ. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол одоо бас нэг асуудал бол давхар одоо ингээд шүүхтэр одоо шүүхэд үхцээ явж байгаа одоо нэг улсын хурлын гишүүн нэрийг хэлээд яах вэ? Тэгээд давхар эрүүгийн цагдаагийн газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй бас өгцөн байгаа. Би ингээ хоёр асуудлаар явж байгаа. Ер нь бол сардаа бол шүүхтэр бол нэг 2-3 удаа очдөг шүү дээ байнга. Очдөг. Тэгээ мэдээж тухайн нийтлэлийг бичсэн сэтгүүлч би өөрөө учраас асуудлаа маш сайн мэддэг. Ярихад бол надад яг урамтай байдаг, зоригтой байдаг. Материалынхаа араас явдаг.
би одоо ингээд зарим сэтгүүлчнээс яг баримт байхгүй ингээд шүүхтэр унаа штэ гэж айдаг л да. Тэгвэл бид нар шүүхт одоо нотлох баримтыг гаргаж өгөхөнд бол бид нар шүүхт хүсэлтэд тавихлаа шүүхт бас тэрийг бас шинжил судлаад тэрний араас явахлаа бидний нөгөө олж авч тэрийг ч аяа биднэрт олж өгдөг бас давуу талтай байдیں۔ Ер нь л ийм л бэрхшээл тулгардаг л да. Редакцийн зүгээс бол ямар ч бэрхшээл байхгүй. Ер нь Монголын ерөн сурвалж сэтгүүлч өөрөө яг хөгжөөгөл гэж яриад байгаа. Хөгжгөл үзээд байгаа. Бүх одоо нэг бичиг баримт маань хаалттай их сурвалж маань зориггүй байдэн шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө л явдаг шүү дээ. Ийм л